TOEFL-ийнхаа шалгалтын 85 тэр үед $85 мөнгийг олно гэдэг чинь Монголд байгаа хүүхдийн хувьд чаленж байна. За сайн байцгаана уу Чингис подкастын маань дараагийн нэгэн шинэ дугаар эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаараар маань Pinecone Academy үүсгэн байгуулагч CEO манай Шага ах маань оролцож байна. Тэгээд өмнө Amazon-д ажилладаг байсан технологийн салбартаа миний хувьд бол Монголын бас топ экспертүүдийн нэг гэж боддог. Тэгээд урилга хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За өөрч оролцуулснаас баярлалаа. Тэгээд өнөөдөр бас илүү би сая өнгөрсөн зун Сиэтлд өөрөө очисон. Тэгээд би өөрөө технологиос амар хол ялангуяа софтверийн IT гэж Монголд яриад байдаг шүү дээ. IT чад гээл тэнгуут нэг юм өдөржин шөнөжин компьютерийн хаар цуудаг байдаг гэж би боддог байсан хүмүүсд би яг очиод офсуудаар нь Meta, Google дээр ороод ирсэн чинь миний бодол шал өөр болсон байхгүй. Тэгээд тэр талаасаа илүү хүүхдүүдэд ярих гэж бодож байна. Тэгээд хамгийн эхлээд та ер нь одоо хүмүүс ер нь бүгд мэддэг л болсон баг 10,000 инженер бэлтгэн гэдэг зорилготойгоор Pinecone Academy-г үүсгээд ингээд явуулсан. Та тэр тухайга илүү яриач. Та яагаад яг 10,000 тэгэнгүүтээ тэрийг инженер гэж бодож байна. Тэгээд тэр нь бас таны яг зорилтод одоо яг Gen Z гээл одоо 2007 оноос хойш хүүхдүүд ч юм уу 6 оноос хүүхдүүд гээд айлч. Би 2007 iPhone болчих жоо лөө. Би Gen Z хамгийн одоо сүүлийн Gen Z л болж байгаа. Тийм тэрнээс яриа эхлэе гэж бодож чинь. Тэгээд та энэ дээр яагаад байхгүй бол яах вэ гэдэг асуулттай. Бараг хариулсан дээр юм шүү те. Хэрвээ нөгөө бид нар инженерүүд Монголд байхгүй бол одоо хүүхдүүд нөгөө энэ технологи, мэдээллийн технологи ч юм уу, сайенс, шинжлэх ухаанаар сурахгүй бол бид нар юу хүлээх вэ гэхээр тэр зүгээр л хэрэгэлдэг яг одоогийн хэцүү байгаа нөхцөл байдал ерөөсөө өөрчлөгдөхгүй гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Танаа уухийн. Тэр бид нэр олуулаа бүгд энэ инженерчлэлийн чиглэлээр суралцаж олон шийдэл гаргаж технологи бүтээж ижил бид нэр ирээдүйд нөгөө дэлхийд үнэлэгдэх ус болно шүү дээ. Тэгэхгүй тэгээл нэг бүх ярьдаг одоо ингээл манайх чи яг ингээд гадаад очихоор ч юм сүрүүтмөрт нэг тоохгүй хаана юу байдгийг Монгол гэж улс юу байдгийг дэлхийд бид нэр ер нь юугаар ч мэдэхгүй. Чингис хаан гэвэл яг мэрсэр мэднэ. Гэтэ тэгээд бид нар хэдий болтол өнгөрснөөрөө тэгэл амьдраад явах юм тий. Бид нар цорын гац боломжтой салбар болохоор технологи дундаас хамгийн боломжтой одоо ер нь тренд болох ирээдүйн 10-20 жилд бол байх нь гарцаагүй чиглэл бол энэ софтвер буюу мэдээлэл технологийн инженерчлэл байдаг байхгүй. Тэгээд дэлхийд эрэлттэй байгаа учраас бид нар аль болох олон хүүхдүүдийг лиш оруулмаар байгаа чадвартай хүүхдүүд. Тэгээд нөгөө 10,000 тоо гэдэг тоо чинь юунаас гарч ирж байгаа гэхээр манай хүн амын потенциал боломжноос гарч ирж байгаа юм л да. Хүн амын потенциалт нийт одоо Монголд амьдарч байгаа хүмүүсийн 3% нь л мэдээлэл технологиор яг ажиллах оюуны чадамжтай гэж үзэл хэдэн юм болох уу. Тэгтээ одоо ингээд технологийн чиглэлийг хүмүүс хүүхдүүд ч юм уу та хэрэг сонирхож байгаа бол би саяхан угаасаа бүгд л харсан баг. Өнгөрсөн жил МОС-аас 3,000 эрх зүйч 8 физикч гарч ий ч юм уу те. Одоо ерөнхий боловсролын сургууль ч гэсэн тийм сайенс тал руугаа, шинжлэх ухаан руугаа, STEM чиглэл рүүгээ ингээл бид нар нэг сонирхох дургу болоод байдаг шүү дээ. Улам ингээд анги ахих тусам. Тэгээд та ер нь энийг хэр асуудал гэж харж байгаа вэ? Тэгээд энэний асуудлын шалтгаан ч юм уу энэ дэр хүүхдүүдийг нэг юм алаад идэм болоо гэж би бодоод байна. Сургуулиуд алаад байгаа гэж би боддог шүү дээ. Сонирхолтой зааж чадахгүй болохоор хүүхдүүдийг дурлуулж чадахгүй, дургу болохоор за би чадахгүй юм байна гэд ботчдөг. Гэтэ энэ асуудал чинь надад ч гэсэн байсан асуудал байхгүй. Нэгээс 4-р ангидаа би чинь тоонд амар дургу 5-р анги хүртэл амар дургу байсан юм. Яагаад дургу байсан гэхээр нөгөө олон оронтой та үржүүлж хасах гэдэг. Тэгээд нөгөө би юм цээжлэхтэй муу тий цээжилж чаддгүй болохоор ч нөгөө үрчгийн үртэндээ муу тэгээд үртгийн үртэндээ муу болохоор ч дагаад нөгөө олон оронтой та бот нь янз бүрээр оруулах хуваах нэг үйлдэл чинь тэр механик үйлдэл надад амар нөгөө юм утгагүй санагддаг байсан байхгүй. Тэгээд би баг муу гараад хөөгт тухай ярьжсэн ба тодор ингээд сургууль тий. Та хаан сурдаг байсан тэр үед чи 36 гэдэг. Тэр нэгдүгээр бол улсын сургууль шүү дээ. Тэгээд баг нөгөө манай ангийн багш намайг чи ер нь тооны сонгоноос гармаар гэдэг. Тиймэрхүү яриа хүртэл явж ирсэн. Тэгээд яагаад юу өөрчлөгч вэ гэсэн чинь дараа нь зүгээр нөгөө шинэ багш ирээд манай ангийн багш математикийн багш байсан. Тэгээд нөгөө тийм bias буюу нөгөө багш нар чи ер нь бол biasд болчиход байдаг байхгүй. Сайн хүүхдээ сайн гэж харчдаг, муу хүүхдээ муу гэд тэр чигтээ харчаад яг тэрүүгээр хандаад байхаар
Тэгээ харцлаа юм билээ л дээ. Нөгөө сахилгагүй зодон цохон өгдөг тэгэл BCMC төлөө шүү. Тэгээ харцсанаас болохоор тоондоо сайн болно гэж боддог. Шинэ огш байсгүй байсан болохоор яг байгаар үнэлээд тэгээд би ер нь 6 дугаар хэдэлээ амжилттай болсон юм аа. Геометри эдэртэй айгуу сонирхолтой. Тэгээл ер нь тэрнээс хойш математик юу эдэр чи айгуу сонирхолтой санагдал. Гэхдээ одоо ингээд сайн инженер одоо тэ 10,000 инженерийн нэг болох сайн л инженер одоо ингээд гадагшаа зах зээл рүү ингээд гарч чадах ч юм уу эсвэл Монголдо ч гэсэн тийм юм хийж чадах өндөр түвшний инженер болох гэдэг шүү дээ. Түүхийн тулд яг ер нь ямар замналаар явах хэрэгтэй юм бэ? Сониуч байх хэрэгтэй байна. Одоо нөгөө параграф яг ашиглаж байгаа миний цаана юу болоод байгаа юм болоо гэдэг байнга гайхширх тий. Тэгээд тэрийг өөрөө судлаад яваад байвал хүсүүсээгүү тэгэл чи улс дүнлэгдэж чадсан шүү дээ. Бүх юмыг л чи өөрөө сониуч байвал сонирхоо судлах одоо бүрэн боломж нь Монгол нэгдсэн байхад болно. Тэгээ би Pinecone гэхдээ одоо ингээ хүүхдүүдтэй ингээл ажиллаж байгаа шүү дээ. Зөндөө бол яг ингээл манай үеийн дандаа өсвөр насны хүүхдүүд л илүү бас ингээл сонирхоол яг тэгэл угаасаа манай үеийн яг л нэг юм шинээр сурч мэдэх угаасаа яг цагаан цаас шиг ингээл хоосон байж байгаа л мэдлэгтэй болохгүй ингээл сонирхоод нэг юмдаа сайн болохын төлөө явж байгаа. Тэнгүүд хамтарч ажиллахад танд хэцүү зүйлсүүд юу санагдчих? Тэр хүүхдүүдийг одоо сургахад ч юм. Одоо ингээд би ингээд бодоод авах байдал юм болов хамгийн том асуудал нь бие тоодог асуудал хамгийн том. Сурд ингээд дөнгөж сураад яж та болчлоо гэдэг байдлаар бие тоолт нь би ингээд бодоод үзсэн чинь YouTube-ээс үзсэн юм а би сурчлаа гэж бодоод тэнгүүтээ ер нь эн чинь амархан юм биш үгээ бие тоогоо цаана яг өөрөө хийсэн юм байхгүй гэж зүгээр YouTube-ээр харсан юм а. YouTube-ээр нэг инфлюенсерийн хэлсэн үгийг амандаа оруулаад тэрийг хүмүүс тавтаж яриад яваад тэрийг амар лаг гэж бодоод байт юм шүү. Гэтэ одоо яг инженер болохын тулд заавал их сургууль сурах хэрэгтэй. Та тэн дээр үгж байна. Одоо ингээд Pinecone Academy дээр яг л бүх хүнийг чадах сурах хэрэгтэй юм л ингээд зааж байгаа шүү дээ. Одоо тиймэрхүү програм тэгээд тэрээс нь одоо ингээд Academy-уд ингээд зөндөө байна. Тэнгүүд яг сквал та одоо бол өөрөө сурч үзсэн болохоор анх яагаад байгуулагдсан бэ гэдгийг бас ойлгох. Их сургууль чинь судалгаа шинжилгээг зөвлөлтөөр байгуулагдсан юм байна даахгүй. Манай эртний өмнө Чингис хаан 1206 онд Монгол улсыг байгуулж байгаа чинь Оксфорд байгуулсан. Бараг 1000 жил 800 жил өмнөөс байгуулсан. Тэр чинь нөгөө нэг сайенс буюу энэ орчлонгийн хууль, амьдралын яг үнэн хууль юу гэдэг юм гэдгийг судалж шинжилгээ гэдэг газар байгаа байхгүй. Тэр чинь бол инженер бүтээдэг газар биш байхгүй. Тэр бол судлаач, scientist бүтээдэг газар. Тэгэхээр та нэг сураад инженер сайенс хоёр бол шал ондоо гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Инженер бол сайенс буюу шинжлэх ухааныг амьдрал дээр технологи болгож буюу шинэ бүтээл бүтээдэг хүмүүс байхгүй. Судлаач хүн чинь бүтээл бүтээх албагүй байдаг. Тэгэхээр их сургууль бол сайенс бүтээх зорилттой. Инженерийн яг уу эдээд сургуулиуд байгаа л да. Сайн сургуулиуд байвал бүр сайнд нь сураад ер нь явж нөгөө хаана хамгийн сайн тэр нөгөө инженер багш байна гэдгийг л ер нь бол харсан зүгээр байна. Тэр газар л очиж сурсан нэр. Их сургууль юм уу нөгөө академи байна уу хамаахгүй. Хинээс сурч байгаа гэдэг чинь л хамгийн чухал нөгөө хэмжигдэхүүн. Тэгэхгүй бол нөгөө л одоо Монголд байгаа 10 жилийн хүүхдүүд чинь нэг том сургуульд орчвол гоё юм шиг. Очсон чинь багш нар амар муу авилах юм. Хин заах юм мэдж байгаа юм уу? Мэдгүй шүү дээ. Тэн дээр л явж байгаа шүү. Хаан тэгээд би бас тэгж боддог байхгүй. Одоо ингээд бид нар ялангуяа одоо Монгол бидний ингээд боловсролын системд маань бид нар ингээд амар жоохон хүүхдүүд юм тааламжгүй сураад байна да. Бид нар яагаад явж байгаа юм. Харин тэгвэл дүн нь бас амар амьдралд нь нөлөөлөх чухал зүйл. Яг нэг юм үнэлэгдэх хин нэгэнд хараад хамгийн ихэнд танилцаад. Одоо та нарын 10 жил адстатыг хинч харахгүй дээ. Ирээдүйд хэдэн жил нараа болоход. Яаш ч гэсэн одоо их сургуульд ороход л хэрэгтэй болсон. Яг дүнгийн араас явж байгаа болохоор тэгэл явж амьдрал дээр гараад мөнгөний араас л амьдрах шүү дээ. Тэгвэл зовлонгийн араас л амьдрах шүү дээ. Тийм үстэй. 10 жилдээ дүнгийн араас том болоод мөнгөний араас хөгшин болоод цаг хугацааны араас мөрөөдлийн араас л явж шүү дээ. Тэгэхээр мэдгүй надад нэг тийм утга учраа оллоогүй болов гэж би бодоод байт юм шиг санагдав. Уус утга учраа олох боломжгүй байхгүй та нарын насн дээр. Харин эсрэгээр бол залуу байхдаа илүү олон янз бүрийн юм хийж үзэж амьдралыг танин мэдэх үе шүү дээ. Мөнгө олоод ингээл өөрийгөө хөгжүүлэх гэхээс илүү олон юмыг үзэгч, туулахч нь хамгийн чухал юм байна. Би энийг бас бодоод би танаас асууя гэж бодсон. Одоо ингээд
олон чадвартай байх нь хүн чухал байд юм уу? Эсвэл нэг юмдаа яг бүр тулцсан эксперт байх нь чухал байд юм уу? Олон юм хийж чаддаг. Одоо гэхдээ энэ нь яг одоо ирээдүйд аль нь илүү үнэлэгдэх бол сэргээрээ юу ч сурч чадах чадварыг сурах нь илүү чухал байна. Ямар ч зүйлийг ингээд өөрөө сурчдаг чадварыг олж авал тэгвэл тэрүүгээр экспертч болж чаддаг шүү дээ. Тэгэхээр тэрнийх нэг юмдаа сайн байна уу? Олон юмаа чадаад байна уу гэдэгтэй хамаагүй. Тэгвэл чи бүгднийг сурах чадамж, хэрвээ хугацаа тий богино хугацаанд бүх юмыг сурах чадвартай байл тэгэл бүр универсал бол. USB болох нь л тий. За одоо ингээд хүүхдүүд ингээд амар гоё ингээд мөрөөдөж байгаа шүү дээ. Одоо ингээд том юм компаниудад ормоор байна. Ингэж ажилламаар байна. Тэ инженерээр ингэж сурвал юм software engineer ингэж болд юм байна. Тэгэл одоо миний хамгийн сайн найз одоо cyber security-гээр сурмаар байна ч юм уу гэл зөндөө олон ингээд ялангуяа тийш ингээд хүүхдүүд сонирхолтой боломжтой гэдгийг ч гэсэн ингээд танаа үеийнхээ эдэр ингээд харуулж байгаа шиг. Тэгээд ихэнх нь бас магадгүй жоохон тэгж бодохгүй, итгэлгүй байгаад байт юм болов гэж би бодсон. Тэгээд бас яг ингээ өрсөлдөх болоод ингээ гараад ирэнгүүт бид нар яг том өрсөлдөгч байж чаддсан юм. Тэр яг юм өөр орны ингээ хүмүүстэй өөр юм зах зээлтэй өрсөлдөгч байна шүү дээ. PUBG-гээр ч маш чадсан шүү дээ. Тийм Go 2-2-оор Монгол зэзрээ. Тэгэхээр чинь бид нар үнэхээр цав хугацаанд зарцуулаад ивэл бид нар тэр Go-гоор алж байгаа шиг бусад бүх салбарт бид нар алж чадсан шүү дээ. Тэр чинь ямар ч асуудал байхгүй. Гэтэ тэр үед тэр ambition яаж байсан бэ? Amazon-д ер нь ороод би болох юм байна гэдгээ. Та яг юунаас нэг юм хий хоосон зүйлээс биш нэг ингэхэд байгаа юм бол би яагаад биш ambition гэхээсээ илүү нэг үед авдаг тоглоом тоглож байгаа юм шиг надад санагдаж байна. Одоо ингээл би нэгдүгээр үе дээр алуулаад байна гээл. За нэгдүгээр үеинд авдаг бол гээл. Хоёрдугаар үеэд авал. Чи тоглоом тоглолтвол тий. Үед авдаг тоглоом шиг санагдаж байна. Ямар ч гэсэн нөгөө сүүлийн босс гэж байгаа. Тэр босс дээр очтол би явна. Чадах юм шиг зүгээр мэдрэмж төрж байгаа. Тэгэл үеэд авал нөгөө үеэд авч чадахгүй бол хязгааргүй амтай тоглоом байгаа байхгүй юу? Ер нь л үед авдаг. Тэгэл тэрийгэ тоглох асуудал юм шүү. Яагаад гэвэл тэрийг хийхэд надад гоё байдаг учраас л би хийдэг шүү. Үсгийн зорилгын төлөө биш зүгээр тэрийг хийх нь. Одоо Counter Go-гийн монголчуудтай ярьсан гэсэн буудах нь ингээл гоё л байдаг учраас хийж байгаа л үү. Тэгээд үр дүн төртөд рүү гарч шүү. Бид нар ингээд яагаад өрсөлдөх боломжтой хүмүүс яг мөн үү өрсөлдөж чадах болов гэж асуусан. Би сая Америкт очиод ингээд байж байгаа хүнтэй ингээд ярилцаал ингэж хахад надад тэгчихсэхгүй. Ер нь ингээд явж юм хамгийн юм одоо азгууч гэх юм уу те хамгийн доороос өрсөлдөд ингээд амар хэцүү байдаг нь Аз эрхтэй хүмүүсүүд тийм байт юм байна. Яг л тэднийг нэг юм хийсэн ч хүмүүсүүд үнэлдэггүй. Тэдний ийм суур чадвар нь ч гэсэн ингээд амар хэцүү байдаг. Хизээч нэг Аз банд нэг хятад өгөхөд SAT дээр 1600 авах. Угасаал бүгд авч идэг. Наадах чинь их тийм сонирмшгүй амар олон байдаг талаар ч юм уу. Тэгээ ингээд бодоодсэн чинь тэр нь амар үнэн ч юм шиг. Тэгээ Монголоос ингээд том их сургуулиудад орж байгаа ч юм уу амжилттай явж байгаа нэг ингээд харангууд ихэвчлэн эмэгтэй хүмүүсүүд дуртай байт юм байна ч юм уу. Тэдний өрсөлдөх тэнгууд ингээд би өөр компаниуд дээр ингээд очиод яангууд Аз хүмүүсүүд тийш нэг зөндөө их аплайдж байгаа. Тэгвэл тэдний өрсөлдөөн амар их байдаг. Тэнгууд хизээч нэг Аз аплайдаад тэр үедээ ингээд бүтлгүүтээд за дараа ингээд гэдэг тийм холбогч юм уу чи дахиад нэг ингэж үзмээр байна уу сонирхч чинь үү гэдэг юмнууд ирдгүү хэрнээ өөр одоо юм хар ярьстай хүн байдаг ч юм уу тэднээс тийм боломжууд ирдэг. Тэнгууд би тэгж бодож тэнд жоохон шаалсан. Ер нь нэрэл Аз зэрэгтэй хүмүүс жоохон хэцүү юм байх та. Би тэгж боддог. Би ингээд Америкт их сургуульд сураад би нэг компанид ингээд ороод ийм том SEO алтлаа явж үзмээр байна. Тэ? Тийм corporate ийм том unicorn бизнесүүдэд ажиллаж үзмээр байна гэнгүүт үгүй ер нь тэгдэггүй шүү. Одоо ихэнх unicorn үгүйс цэцгэрлэж чинь Аз хүмүүс шүү. Microsoft, Google. Тийм сүүлд яг тийм ирээдхэхгүй шүү дээ. Тэр чи Аз хүмүүс. Ирээдхэг Аз нэгдгүй надаа ирээдхэг хүмүүсд ерөөсөө тийм Аз юм шиг нэг юм санагдав. Биднээс соёлын хувьд шал мэдээлэл чинь буруу байна. Статистик нийт софтвер инженеруудын 35% нийтийг үлдсэн 35% Asian, Southeast Asian уу шүү дээ. 70% нь Азихгүй юу? Тэгэхээр харин бид нар зүгээр юу төвшөндөө л ажилчин төвшөндөө л сайн шүү дээ. Менежер л эсрэгээр чи ийм байхгүй Америкт байгаа Азуудын population Азууд уус цөөхөн байдаг. Тэгэхээр чинь аль салбарт цөөхөн байх нь гарцаагүй болно шүү дээ. Харин би яг
Энэ факт нь ингээд үнэ яг ингэж яадаг болохоор л ингээл ажиллаа хийгээл явж идэг хүмүүсүүд юм байна. Тэнгүүд бас яг ингээд Америкт очиод тэнгүүд бидний яг дутаад байгаа юм нь яг юу юм болоо статистик харсан чинь Америкт амьдардаг Азиудын дундаж орлого шүү дээ тий. Бусад нөгөө нэг цагаан болон латин бүр хол дав илүү идэв билээ шүү. Хамаагүй өндөр орлоготой байт юм билээ. Дундаж орлого нь $200,000 шүү. Дундаж орлого нь $200,000. Америкийн дундаж орлого $60,000 байдаг шүү. 60-80,000. Дундажаас хамаагүй Азиуд өндөр орлоготой байдаг байхгүй. Тэнд яг очиж байгаа хэдэн Азиуднаас амар сайн Азиудгүй бид нэр угаасаа хичээж ажилдаг учраас хамаагүй даваад. Хамаагүй хөдөлмөрч цаан чанартай. Тэр угаасаа орлого өндөртэй байх хэрэгтэй шүү. Тэр чиний статистикгүй чинь буруу бат шүү дээ. Сонсож байгаа мэдээлэл чинь. Тэр миний сонссон юмнууд манаас яг чи зүгээр хүмүүсийн амнаас сонсоод нэг bias байдаг л ихэвчлэн social media дээр ямар хүмүүс мэдээлэл гаргадаг гэж unhappy буюу гомдлсон хүмүүсийн имийг чи сонсоод байгаа юм чи нэрэл тийм байна гэх information bias гэдэг юм чинь болоод шүү. Тэгээд тийм байна. Магадгүй яг миний авч байгаа мэдээллүүд манаас буруу байгаад байгаа болохоор тэгээд би сая компаниуд дээр очиод үзэхэд би ингээд шоконд орсон байхгүй тэнд ингээд гайхаад байгаа. Би ингээд намайг офсороо ингээд дагуулад ингээд явъя ингээд тэнгүүд би яг офс дээр очиж яах юм тэр зүгээр ингээд нэг компьютернийхоо хойно ингээд суугаал хэл хүмүүсүүд юм хийж байгаа би тэрийг яг үзэж хараад ах юм яг юу байгаа би ингээд садаа болох юм шүү гэж санагдсан чинь тэр баг нэг юм баргийн гоё юм үзүүрчтэй газар баг амтны хүрээлээ орж үзснээс тэр компаниудаар очиод ингээд үзэх нь баг хамаагүй сонирхолтой. Миний төсөөлсөн шал өөр ертөнцөөс байхгүй. Тэнгүүд хүүхдүүд ч гэсэн баг тэгж боддог байх. Ингээл ихэнх нь хүүхдүүд ч гэлгүй хүмүүсүүд. Ер нь ингээл өдөржин компьютерийнхоо хойно ажиллаж идэг. Тэгэл ийм бие бэлтрийн хөвч хэцүү байдаг, эрүүл мэндийн хөвч асуудалтай байдаг. Тэгээ компаниудаар орсон чинь тэнд унтлагын хэсэгтэй байсан, медитейшн хийдэг хэсэгтэй байсан. Тэгсэн чинь тэндээ ингээд ийм аквариумтай тэн дээр ингээл амьд jellyfish төр яваал тэгэл хоол моолн ч гэсэн амар ирүүл өдрийн 3 хоол ингээл компаниас нь өгж идэг. Тэгэл амар тоглоомын том хэсэг мэсгтэй. Тэнд хизээч хэнийг ажиллаа хийж гинүү мэж гинүү гэж шалгадаг. Ер нь их их ингээл чилрэл дотроо фитнестэй ингээл заал малтай байсан. Тэнгүүд би тэнд хараад хөөх энд ингээд амар том боломж байгаа юм. Хүүхдүүд яагаад энийг мэддгүй юм бол. Тэгээд танд ч гэсэн одоо анх очиод тэр компаниудад ер нь ажиллаад үзэхэд тийм яагаад тэд тэнд ажиллаж байгаа хүний нөөцөө тэгж хайрлаад тэгж ингэж хэрэгцээ ханх хэрэгтэй юм байна. Тэнгүүд Монголд тэр нь яагаад хэрэгждэг юм бол гэж би бодсон. Америкт ихгүй бол өрсөлдөгч нь хийгээл яачих сайн хүмүүсийг авчих штеп. Тэр чи хамгийн гоё дээрэл тэр офис болон хүмүүсээ татахын тулд тийм ба штеп. Явж явж нөө дэлхийн хамгийн сайнууд ч одоо тэнд цугларч байгаа гэж бодъё л дээ. Silicon Valley-д яагаад бол хамгийн их мөнгө тэнд байгаа учраас дэлхий дээр хаана л хамгийн дажгүй гэж бодож байгаа юм бицтэй. Тэгээ эсвэл яг эндээ үнсч явж байгаа хүмүүс бүгд л тэнд очиж байгаа. Тэнгүүд нөгөө талд нь би мөнгөтэй бол чи мөнгөтэй юу мөнгөтэй хүмүүс ч бас их штеп. Мөнгөтэй компани тэгэхээр чин зах зээлийн зарчмаараа хамгийн сайнууд нь хамгийн их мөнгөтэйнүүд тэнд цуглараад тийм учраас хамгийн боломжит хүн ажиллах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа штеп. Та яг тэнд Amazon-д яг өөрөө ингээд ажиллаад иж хахад ер нь яг ямар санагдсан бэ? Бидний хардгуу өнцөг ч юм уу бидний амар буруугаар бодоод байсан. Гэхдээ тэгтээ яг Монголд ингээд амьдраад байж байхдаа би тэнд ажилд орж чадна гэдэг итгэл үнэмшил бараг байдаг байхгүй. Би үгүйсээ байсан шүү дээ. Би бүр тооцоолохоо шалгалтын 85 тэр үед $85 $85 мөнгийг олно гэдэг чинь Монголд байгаа хүүхдийн үед чаленж байхгүй. Тийм шүү дээ. Гэхдээ тэгээд би за Америкийн сургууль руу зүгээр аппликейшн фи чи $95 тэр хоёрыг нийлүүлэх чинь $140 миний хувьд бол бүр амар холын тоо байхгүй. Би чинь 100,000 төгрөг арайч гэж олж авах чинь тэр мөнгө чинь надад. Тэр зүгээр financial barrier хүүхдүүдийн зүгээр л possibly энэ боломжтой юм байна гэдэг зүгээр унтраагаад байгаа л асуудал байна. Нэгэнд боломжтой гэж харчих юм бол хүүхдүүд угаасаа хичээгээд очичин л доо. Тэгэхээр эхний ээлж чинь нөгөө нэг энэ асуудал чинь нөгөө эцэг их орлого багтайгаа учраас нөгөө тэр юм чинь хүүхдүүдийн менталитед нөлөөлчдөг. За аав ээж ингэ зовж мөнгө олж байгаа юм чи би чадахгүй дээ гэж бодчихдог байхгүй. Би аав ээжээс лаг мөнгө олно гэж юу ах вэ гэж бодож байгаа. Тэгээ аав ээжээс дээш мөнгө олж чадахгүй юм чи би юу тэр $140 мөлрөг төлөө тийшээ явах гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ байгаадаа өөрийгөө тааруулаад тэрнлээ явуулж байгаа л асуудал байна. Гэхдээ одоо харьцангуй гайгүй болсон юм шүү. $140-ыг 16 настай ч юм уу 17 настай хүүхэд яг хөө миний үед нөгөө нэг яагаад хүүхдүүд өөртөө ментал барьер хийж байгааг
ихэвчлэн санхүүгийн асуудал байхгүй. Гайгүй боломжтой яг явах сонирхолтой хүмүүс. За санхүүгийн асуудлаа шийдэх хүмүүс бол юундаа маяглаад байгаа л гэмээр. Тэр хүмүүсд бид нар зориулаад зуны хөтөлбөр явж байгаа шүү дээ Америкт. Одоо University of Washington гээд Америкийн 4-т ордог баха сургууль дээр кампус дээр нь байрлаад тэгээд хажуугаар нь програм сураад тэгээд бас бид нар нөгөө офисуудаар туур ус хийх. Зуны 2-7 хоногийн хөтөлбөр манай дээр байна. University of Washington амар гой сургууль тий. Бүр ёо би очиод надад Seattle-аас амар гой санагдсан. Seattle-ийн хот нь ингээл тэнд ингээл Америкчууд ингээл зөндөө олон хотуудтай ингээл Нью-Йорк гэдрээр ороод ингээл аялал ингээл үдсэн тэнгууд надад мэдгүй эсвэл Азууд их байсан болохоор ч юм уу надад нэг цаанаасаа нэг юм дотн мэдрэмж өгсөн ч юм уу. Seattle хамаагүй олон азтай. Бүр солонгос хүмүүсүүдийн тийм хэсэг мэсгтэй байдаг. Тэгэл хот нь амар гоё цэвэрхэн. Тэгснээ надад хэлсэхгүй ингээ хамт явжсэн ах маань. Өө энэ хэдхэн жилийн өмнө ийм байгаагүй. Тэгээд ингэж болдیں۔ Тэгээд энэ бас ингээ зөндөө олон гоё технологийн компаниуд ингэж орж ирж ингээд тэр нийт одоо иргэдийн ингээл өөрчилж байгаа. Тэр саадлын арал дээр Bill Gates ингээд байдیں۔ Тэр гээл. Тэгээ эрэнгууд надад амар гоё. Тэнгүүд таас яг тэр нөхцөл байдал байж үзсэн хүн. Тэнгүүд бид нар яг тэрний ялгаа нь яг юу вэ? Одоо байгалтай гэсэн чинь. Хайд таас ял та Монголд нэг цөөхөн л ирж байгаа. Тэнгүүд бид нар яагаад тэгвэл тэхгүй байгаад байна? Яг юу одоо тэр өөрчлөлтийг юм богино хугацаанд авчирхад юу бид нар нэг амар удаашруулад ч юм уу. Бидний яг Amazon яг 2 тэр чинь 2015 оноос хойш 2015 онд бас тэр хэсэг чинь тийм амар гоё яваагүй бас архич ихтэй газар байсан шүү дээ дэлбэрцэн хэсэг. Хооллис хүмүүсүүд тэгэл тэгээд Amazon ерөөсөө Seattle-ийн даунтауныг хөгжүүлэгээд бодлоготой өндөр байшингууд офисууд бариад дагаад нөгөө ажилчдын хэсчээр нөгөө амьдрах орлого сайтай хүмүүс амьдарч байгаа учраас байр сууцсан ч гэсэн дагаа сайжирчдаг байхгүй. Тэгэхээр биднэрт Монголд яг тэрнтэй төстэй тийм том компани орж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол энд байгаа орлого сайтай хүмүүсийг ажилд авал тэгэл эдийн засаг дагаал шууд сайжирна гэсэн үг. Тэгэхээр ер нь юмнуудын асуудал яг бас орлогоос амар хамаартай байгаа даа тийм. Өндөр орлоготой л иргэд олон байж ижил болчиход шүү дээ. Монгол хүний дундад цалин хэд вэ? Сая 600 тийм байгаа хаа. Доллараар ярил л та. Доллараар $900 гэсэн байсан байлаа $700. $700 гэсэн. Жилийн $8,000 өгдөг шүү дээ. Америкт нэг хүний дундад цалин. Америк жилийн гэхээр нэг 60,000 70,000 гэтэр гэхээр тэнгүүд Seattle-д очихоор чинь тэр чинь бараг 100 цаг руу шүү дээ. Тэнгүүтээ их сургуулаа төгсөөд ажиллаж байгаа хүүхдийн жилийн дундад цалин байл нэг за 90,000 байна. Интерншип ихэд $40,000 байдаг гэтэр. Тэгэхээр чи бодгоор чинь Монголд нэг хүн жилжингээ ажиллаад $8,000 авлаа гэж бодъё л та. Америкт тэр хүн яг очиод ажиллахаар хэдэг явах вэ? Сар ажиллаад авахаар мөнгөний олцоод шүү дээ. Тэгэхээр чи дагаад тэр хүний амьдралын чанар сайжрахаас орчин сайжрахаас өөр аргагүй дээ. Тийм ээ. Гэтэ одоо бид нар одоо тэрэндээ одоо яагаад гэж болохгүй сте. Тэгэхээр чи бид нар танаа үеийнхэн одоо бид нар танарт бүх мэддэг чаддаг юм а заагаад тэр мөнгийг Монголд олдог болох чинь л чухал болоо. Тэгээ тэр мөнгө Монголдоо өгрээд тэр өгсөн мөнгө нэгээд өөр хүмүүстэй очиж байна шүү дээ. Сингапур гэхдээ South Korea өмнөд Солонгос, Сингапур бас яг манайх шиг ийм дэлбэрцэн л байсан бэл. 94 онд. Гэхдээ тэр чинь 5-10 жилийн дотор экономик бүрөө эдийн засгийн хөгжил бий болоод шал өөр болж байна шүү дээ. Одоо Солонгос эдгэрийг тийм байсан гэж чинь хэлэхгүй. Сингапур ч гэсэн. Сингапур яаж үзсэн? Би Сингапур ерөөсөө явж үзэж байгаагүй. Тэгээ Хонконг энэ очих юм. Харин тийм. Тэгэхээр ер нь яг ийм амар хөгжил өөрчлөгдөд нэг цаг хугацаа бол нэг их биш. Орохгүй. Яг чадамж тийм түлхэдсэн л за одоо яг бэлэн байна гэж пүд гээл үсрэхэл юм болоод байна. Тэр disruption уг нь бол яг болох боломжтой болчиход байхгүй. 2000 алтан гахаа жил чи хийсэн. 2007. Би алтан гахаа. Алтан гахаа жил тийм. Манайх ч одоо төм хүмүүс амар. Алтан гахаа жилийн хүүхдүүд одоо ажлын байран дээр гарч ирэх үед манай улсын эдийн засгийн цонх үе эхлэх байхгүй. Цонх үе гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр ажлын байран дээр та нар ийм олуулаа гарч ирээд жинхэнэ хийж бүтэх нас ч эхэлж байгаа гэсэн. Одоо 21 хүрэх үед. Тэгэхдээ одоо нэг хэдхэн жил. Одоо 4-5 жил байхгүй бид нар та нар уур чадвар суух. Энэ 4-5 жил дээр та нар хэрвээ уур чадвар суучих юм бол биш үү тий.
манайх бас шууд дэлб. За тэгвэл одоо яг бидэрт ингээд 4-5 жил байгаа шүү дээ. Бид нар тэгвэл энэ 4-5 жилдээ юу хийж өөрийгөө хөгжүүлэх одоо тэр дээр яг одоо number 1 за English заяа. Нэгт англи хэлээр сурчвал та нарт дэлхийн мэдлэгт шууд хүрэх бүрэн боломжтой гэсэн. Дараа нь олон юм хийж оролдоод алин дээр би ер нь бол гайгүй байна гэдэг олох. Энэ хоёр алхмыг л энэ 4 жилийн дотор яаралтай бүгдээр. Тэгээ бүгд яг сураал өөрийнхөө юмнуудыг олоод янз бүрийн юм орлоод би ер нь энэ дээр гайгүй юм байна. Энэгээр ер нь явъя гэдгээ чиглэлээ олцсон байна байхгүй 4 жил. Тэнгүүд би бас яг ингээд би одоо яг л үеийнхэнтэйгээ байгаа штэ. Тэгэл өмнө амар жинзийг магтдаг байсан штэ. Эдний үеийнхэн болстой технологи хүүхдүүд жоохносоо ингэж ямар мундаг юм бэ гэдэг гэж юм гээд. Тэнгүүд одоо эсэргээр нийгэмд хүмүүс шүүмжлээд эхэлж байгаа юм болоо гэж надад санагдсан. Эдгэр чинь худлаа байсан юм байна штэ. Харин тэр чинь ямар ч тийм төлөвлөгөөгүй байд юм байна. Тэр ингээд ямар амар эмо юм. Тэр ямар их шалтгаан тоочтой. Харин тэрийг л болмоор байхгүй. Тэгэл яг саяны англи хэлээ сураад нэг хүсэл сонирхлоо болол тэрүүгээр тууштай болно. Явах. Тэгэхээр одоо энэ насан дээр нэг би энэ чиглэлээр явна маавна гэж амар шийдээд авахгүй аль болох олон юм хийж үзээд 4 жилийн хугацаанд тэгээд аялж маялаад энэ ийм компани ямар байдгийг гэдгээс үсчмээр байгаа. Тэг чи хаа байсан 22 23 хүрчээ тэгээд тэрийг би энэ биш юм байна гэж суужиж болно. Гэтэ харин хүүхдүүд тех боломж нь бас надад ингээ харахаараас хэцүү л байгаа даа болоо. Баяр аав ээжтэйгээ ярилцвал уг нь бол одоо аав ээжүүд тийм хуучинсыг чи үгүй өнтер гэж загнадаг үе байхаа болчиход байгаа шүү дээ. Хэрсэн айг шүү дээ. Гэтэ бас яг хөдөө орон нутгууд руу ингээл очиод үзэхээр одоо Улаанбаатарт амьдарч байгаа ч юм уу ямар нэг ингээл интернеттэй холбоотой байгаа хүмүүс нь бас яг цөөхөн штэ. Хөдөөний интернет бүр сайн болцсон мөлий. Гэтэ бас яг тэгж харж хийж байгаа хүмүүс нөгөө интернетээ PUBG тоглохтаа ашиглаж байгаа юм шүү. Тэгэхээр чилийн суугаараа тэр хүмүүстэй PUBG тэгэхээр бас хөгжүүлэх хэрэгтэй байна. Тийм тэнгууд би тэгж ингэ бодсоохгүй ингээд уул амар мундаг гэж бодоод чи бид нар мундаг байж чадахгүй байгаа юм байна. Тэгээд интернеттэй гэсэн чинь бид нар яг үнэхээр бас хэрэгтэй юмд ашиглаж чадаад жинүүг үгүй байгаа юм байна. Би одоо ингээд янз бүрийн нэг юм төсөл мөсөл хийж юм уу нэг юм стартап бид нар хийж үзье гэж ингээд боддог байхгүй. Тэгэл нэг юм аппликейшны демо гарган санаа гарган тэгэл тэрийг Figma дээр ингээд найзуудаараа хийн. Тэнгүүд бидэрт аппликейшн хийх хүүхдэд олцдог байхгүй яг дөнгөж ихний байдлаар ингээд хийгээд юм уу яг бидэртэй адилхан ингээд сонирхож байгаа хүүхдүүд одоо яа хүүхдцэн тийм шаардлагагүй танаа код бичих хүн хайгаад ах шаардлагагүй. Тэгэл чи хиймэл ажил хийж болно шүү дээ. Хийдэг зөндөө юмнууд гарсан. Гэтэ тэд нар яг тийм сайн төвшөнд ажиллахгүй юм шүү. Чи угаасаа сайн санаа гаргаагүй юм чи. Тэрийг хөгжүүлээд явна үстэй. Өөр болохоо болоод яг ингээд яах гэсэн чи яг энэ дээр болохгүй нэг үйл хүн амтнаас тусламж авчих болно шүү дээ. Харин тэнгууд мундаг ах нар олох хэрэгтэй юм байна. Ах нар мэдээж бид нар нэг таахгүй. Тэгдгүм даа гэж. Хиймэл оюунаар хийчих шүү дээ. Одоо л амар хүчтэй байна шүү дээ. Яг бүтэн аппликейшн ингээд Play Store дээр ингээд оруулахаар. Тийм зөндөө бол стартап байл шүү дээ. Тэгэхээр өөрөө тэрийг туршиж үзээ. Тэнгүүд AI төлсүүд амар их ороод гараад ирлээ. Ингээл бидний хийх ажлыг ингээл одоо та нар бол хүссэн үсээгүй AI-ыг ашиглаад юм хийдэг болохоос өөр аргагүй. Та нарыг одоо ажлын байранд ороход бүх юм чинь баг AI-тай л хамт ажиллахаас өөр аргагүй байл шүү. Харин тэр нэг Аз хүү байсан баха Сингапур хүү байлуу хаана хүү энэтхэг хүү байлуу да өөрөө self-made billionaire гингүүтэй тийм AI төлс өөрөө зохиосон зургийн дарангуудаа Chlorine гаргаж ирж хоолыг гаргаж өгдөг гэснээр тийм та тэрийг харсан дараа чи Elon Musk гэдэг юм гээл зөндөө тийм юм байна шүү дээ. Ер нь дэлхийд дээр хүүхдүүд тэр та нарт бол бүрэн боломж авахгүй интернет байна. Интернетийн урд наав баахад 64 кило шүү дээ. 64 кило гэж юу гэсэн үг мэдгүй чи. Мэдгүй асар удаан л гэсэн үг. Асар удаан гэдэг юм шүү дээ. Чи нэг дууг даунлоод тэгээд 2 өдөр бол тэгээд за интернетээс. Би тийм урдтай байсан шүү дээ 2002 онд. 64 кило. Тэнгүүд та одоо яг одоо та яг алтан хаж хэл өгөхтэй одоо байлаа гэж бодоход та яг ер нь яг юу хийх байсан бэ? Таны сонголтууд ямар байх байсан бэ? Би бол англи хэлээ суурн хажуугаар цагийн ажил хийж мөнгө олно. Цагийн ажил хийж олсон мөнгөөрөө сургалтанд яв. Ямар сургалтанд яг Pinecone яа. Pinecone гэдэг тэр үед сонирч байгаа. Эсвэл гадагшаа аялж үзнэ. Тэнгүүд одоо та их сургууль дээр ер нь юу гэж боддог вэ? Хэрвээ чи том сургуульд apply хийгээд 100% тэтгэлэг авч чадвал явсан дээр
100% тэтгэлэг авч удаагүй л байсан дээр. Тэнгүүд одоо Америк их сургуулиуд руу хүүхдүүд ингээл амар их аплайддаг шүү дээ. Америк их сургуулиуд асар өндөр төлбөртэй $90,000 жил ирэх тусмал ингээл өссөөл ингээл байгаа. Тэнгүүд тийшээ ингээл хүүхдүүд бас маш их зээлмэл тавиад ч юм уу юм гадагшаа явж л байвал гэдэг бодлоо Америкчлэлт ингээл амар олон орн руу Монголд л өстэй сурахгүй байхын чухал гялсал цухтааж явж байгаа юм шигээр явж байгаа хүүхдүүд биний эргэн тойронд ингээд зөндөө би ингээл ажиллах гоё найзууд тэнгүүд их сургуульд л яг ингээд гоё чухал зүйл нь байгаа. Тэнд л очиж нэг учир нь болдон. Тэгээд явхаар тэр нь юу нэр зүв байд. Тэнд шууд одоо тэгэхдээ энэ асуудал чинь танай үе дээр болоод байгаа шүү. Намайг төгсгöd манай анги яг л биш тий. 4 хүүхдэл Монгол үлдсэн байд. Бусд нь гадагшаа явсан байдаг. Тэгтээ гадаадд ажилд орсон баг байхгүй. Ер нь ихэнх нь буцаж ирсэн байдаг. Одоо тэгээ Монголд яг юу болоод байгааг гэхээр шүү дээ. Гадаадд төгсөж ирсэн хүн бас тийм ч лаг байдаггүй мэн гэдэг. Ойлгохгүй байгаа тий. Тийм мэдсэн шүү дээ. Одоо ахиж бодсон шүү дээ. Гадаадын сургууль амар лаг юм байна гэж бид нар боддог байлаа 20 жилийн өмнө тий. Одоо тийм шиг тий бүгд мэдчихэж байгаа байхгүй. Тэг чин тэр бидний гаргасан алдыг та нар яагаад ахиж давтах гэдэг вэ? Яагаад дахиж давтах гэдэг вэ? Ойлгохгүй. Тэнгүүд тэрийг яг бас мэдээлж байгаа юунууд нь л амар буруулаад байна. Манай Харвард тэнцлээ л гин. За одоо Харвард руу бас нэлээд 100 хэдэн хүн төгссөн юм шиг байна Монголоос. Одоо чи яг тэр Харвард төгсөж ирээд Монголд ингээд амар үр дүнтэй Монголд өөрчлөлтийг авчирч байгаа хүн хэд байна гэж боддоо. За манай ерхий сайд бай тий. Манай тань ихч байна. Энэ мэддэг нэг зэн цөөхөн л Тэгтээ тэр хүмүүс импакт хийж чадахгүй байгаа даа шүү. Монгол зориулагддаг байхгүй. Тэн заадаг юм чинь Монгол зориулагддаг юм заадаг. Тэгвэл одоо би ингээд Монголд тийм импакт үзүүлэхээр ч юм уу за тэр нэг өсөлтийнх нь хэдэн жилд нь том нөлөө үзүүлэхээр хүн болохын тулд Харвард надад тусалж чадахгүй юм байна. Тэгвэл надад яг ямар уур чадварууд туслах юм. Одоо түрүүний яг англи хэл гээл тэгсэн хүүхдүүдийн харьцангуй англи хэл бол амар амархан гайгүй сурдаг л болж байгаа. Импактыг ямар хүмүүс авчирдаг вэ чи бодоорой заяа. Дэлхийд дээр том өөрчлөлтийг авчирдаг хүмүүс бол тийм ч амар өндөр ур чадвартай хүмүүс бас байдаггүй байхгүй. Өөрсдөө сурсан хүмүүс байдаг. Чингис хаан их сурвалж сурсан уу? Харвард сурсан уу? Эсвэл өрлөг сурсан уу? Гэтэ Чингис хаан юуг сурсан бэ гэхээр шүү дээ те. 7 шөнө унтахгүйгээр заяа. Өөр Чингис хааны 8 шаргач хулгайлчдсан шүү дээ мэрэгчүүд. Тэгээд тойноос нь араас нь боолч найстайгаа явдсан шүү дээ. 9 7 шөнө лөө унтахгүй хоол идэхгүй өлсөглөн явж байгаа шүү дээ. Өөрийнхөө амжиргааны төлөө. Тэгэж амар хичээдэг байсан хүүхдтэй байгаа байхгүй. Тэгээ ядахнаа л загас барьж байгаад ууранд нөгөө нэг дүүгээ алдсан байдсан шүү дээ. Амжиргаа нь бүр амар байсан байгаа шүү дээ. Чи өлснөөс болоод дүүгээ алдсан кейстэй шүү дээ. Загсыг хулгайлж эдсэн гэж тий. Тэгэхээр чин тийм хүмүүс л өөрчлөлтийг бий авчирна гэж бодож байгаа. Тийм. Үнэхээр зовсон. Гэтэ тэрийг ялан дийлж гарсан хүмүүс л тийм хүүхдүүд би бол Монгол зөндөө байгаа гэж бодож байна. Чиний нэг хэрэг үдчихэж байгаа хүүхдүүдээ бол. Гэтэ би тэр хүүхдүүдэд л боломж олгох гэж энд байж байгаа. Тэр хүүхдүүд л Монголын ирээдүйг. Тэгэхээр нөгөө нэг commitment гэдэг нь амар чухал байхгүй. Яг үнэхээр зорьсон өөрчлөлмөр байгаа. Тэр хүүхдүүд байвал би тэр хүүхдүүдэд л туслах. Гэтэ одоо би сая ингээл ер нь юмнууд ингээ харж хахад лидер бэлтгэх ч юм уу те тэрийг ингээд хүүхдүүдийг амар бага наснаас нь хийд юм байна гэж үзсэн. Одоо ингээд сайн инженер бэлтгэж гэсэн юм бид нар их хөгжлөн 18 нас хүрээд 12 дугаар ингээд төгсөө шийдвэрүүдийг гаргадаг штэ. Тэнгүүд бид нар амар оройтод байгаа юм болов. Бид нар одоо ингээд ер нь би 13 тоосын код сурсан штэ. Гэтэ ихэнх нь одоо яг бас тийм биш байгаад яг л ээж авахаа үгээр ингээд 13-аас эхэлж байгаа хөтөлбөр байхгүй хүүхдүүд зориулсан. Эрт нөгөө сонирхлоо олж илрүүлээч. Энд үнэхээр сонирхолтой үгээ антар суугаад мэдээтгэж гэдэг байхгүй. Өөрөө 13 таас сурсан учраас энэ бүрэн боломжтой байхгүй. Эрт биш. Дата бүр компьютер дээр тэгж програм бичнэ гэдэг чинь амар сонирхолтой байлаа шүү дээ. Компьютерийн лабораторид өдөржингөө байна гэдэг чинь би хичээл нэг надад сонирмш тэр л амар сонирхолтой. Тэгээд тэр нь одоо юу бас амар таалагдсан. 7 өдрийн туршилтын хөтөлбөр чи үнэхээр яг энэ туртай дургууга. Тэнгүүд хүмүүсүүдийн нэг хардан за ингээ компьютер тоглоомдоо сайн л энэстэй компьютер дуртай юм байна гэл. Тэнгүүд яг ихэнх хүүхдүүд нь бас яг тийм биш байж таарч мардаг.
Ер нь л яг тэр зүйлдээ цаанаасаа яг татгатаад байна уугүй юу? Тэгээ нэг туршиж нэг оролдож үзээд ийм байд юм байна гэдгийг нэг анзаарна л гэсэн үг юм байна те. Аха би тэгээ таны өмнөх ингээд ярилцлагуудыг ингээд сонсч ирсэн. Тэгээд янз бүрийн ингээд янгууд асуудлууд явж явсараад эн чинь яг хүний хөгжлийн асуудал байгаад байгаа юм шүү гэд тэгээд дуусаад байсан байхгүй. Тэнгүүд та ер нь яг Монголд яг хүний хөгжил ямар хөө төвшөнд явж байгаа гэж өөрөө бодож байгаа бай. Тэгээ бид нар тэрийг ахиулахын тулд яг юунууд хийх хэрэгтэй гэдэг талаас байл. Тэгээ бас та яг хүний хөгжил гэж яг тэрийг юу тодорхойлж байгаа юм? Хүний хөгжлийг нөө би тодорхойлоод байгаа шүү дээ. Мангар дээр үед айлсан ингээл ном тэг бүр ингээд бурхтуудын үгийг ингээд уншихаар чи угаасаа эхлээд ямар ч гэсэн амжиргаагаа асуудлаа шийдэх хэрэгтэй байхгүй. Монголд нөгөө ихэнх асуудал нөгөө амжиргаан дээр очиод уучаад байгаа байхгүй. Амжиргааг шийдсэний дараа өөрийн хүчээр тэг бүх юмыг олж чаддаг чадвар буюу одоо дэлхийд яг үнэлэгдэх ур чадвар суух. Тэрний дараа нөгөө хүний хөгжил, философи, амьдралыг харах өнцөг гэдэргээд амжиргаа болон саяны юмыг шийдээд амар амгалан болсны дараа юунд санаа зовхгүй болсны дараа тэрийг хүүхдүүд хэлэх хэрэгтэй байхгүй. Эхлээд бол та нарын хувьд бол амжиргаагаа зөв залгуулдаг ур чадвараа л яралтай суух хэрэгтэй. Тэрийг сууцны дараа яг дэлхийд үнэлэгддэг бүр өндөр орлоготой иргэдүүд бий болох хэрэгтэй. Өндөр орлоготой иргэдүүд Монголд айгүй их болж ш тэндээсээ дараа хүний хөгжлийн дараагийн үе шатууд гаргаж ирэх байхгүй. Тэг чинь орлого золигтой болж чаддаг мөртлөө цэцэрхээ суугаад байдаг ах нар зөндөө огчдод амар Улаанбаатарын төвөөрөө импичакт гонжогтой. Тэгээд мэдхгүй юм байхгүй Твиттерээр дөрөв ярьдаг юм хүмүүс таарлагддаг тийм. Энд чинь ингэдэж штэ гэлээ. Тийм мэдхгүй юм байхгүй. Тий. Гэтэ чаддаг юм байна. Яг юу тэгвэл юу амар. Яг юу хийдэг вэ гэх нөгөө чаддаг юм байхгүй. Тийм аа гэлээ. Тийм хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тийм хүн болж болохгүй л гэж би хэлдэг. Тэгэхээр бас бидний би ингээд нэг статистик харсан чинь нийт 300 мянган нийт Монгол одоо 3 сая 500 гаад хүн байгаа шүү дээ. Тэрний 1.1 сая 0-18 насны хүүхэд байгаад 300 мянган ингээд яг халамжинд байдаг тийм тусгай хэрэгцээтэй ингээ хүмүүсүүд байгаад ингээд тоонууд ингээд тэгснэ нэг 60-аас 70 мянга бараг 100 мянган ингээ гадаадад ингээ байгаад тэгмэд Улаанбаатарт яг юм эрчимтэй ажиллаж байгаа 700 мянган л хүн байд юм байна гэдэг ингээл тиймэрхүү судалгаанууд бидний тэр хүний тоо ч юм уу те яг энэ асуудал муу юм уу тэнгууд зарим улсад бид нар тэн дээр ингээл амар бид нар яг 3 саяулаа л ингээ байгаад байгаа юм аа бид нар яг ингээд хүмүүс олдохгүй байгаад байна. Швейцар, Шинзеланд эдгээр ч хүн маань төстэй тоотой. Катарын яг үндсэн иргэдэн яг өөрсдөө Катар байгалийн баялаг гэж боддог. Швейцар, Швед эдгээр чинь байгалийн баялаг ус тийм биш. Тэгтээ тэдний дундаж орлого бол амар их шүү дээ. Тэгэхээр ур чадвартай байгаад байхгүй боловсруулалттай байхгүй. Тэнгүүд бид нар нийтээрээ өөрчлөгдөхэд тэгвэл яг юу хэрэгтэй? Ухамсарт байдал. Гэтэ Улаанбаатар ихэнх хүмүүс амар ухамсаргүй байгаад ингээ явхад тэгж санагддаг те. Тэнгүүд тэр чи өөрөө тийм байгаа юу гэдэгс. Чи хэр ухамсартай вэ гэдэг асуултаас чи яг өглөө босоод яг одоо хүртэл хийж байгаа нийт үйлдэлүүдийн хэдэн хувь ухамсартай байсан гэж бодож байна. Гэхдээ одоо ухамсартай үйлдэлэхээр зөв зөвхөстэй хүнлэг анзаарахтай буюу одоо чи өөрөө мэдлэг хугацаагаар аппликейшн руу орж байгаа шүү дээ тэр чинь ухамсаргүй юм байхгүй. Яг өөрөө бодож шийдвэр гаргахгүй зүгээр л хийж байгаа анзаарахгүй. Монгол хэлээр чи одоо барыг бодохгүй ярьж шүү дээ. Ухамсаргүй ярьж шүү дээ. Асуулт асууя гэхдээ нэрээ ингэж асуух уу яах вэ гэж чи эргэлзээ хийж ухамсартай үйлдэл хийж түүнээс бол бусад үйлдэл чинь барыг л ухамсаргүй хийж байгаа үйлдэлүүд чинь жижиг шиг хөдөлгөөнүүд чи амар хийж байгаа шүү дээ. Чи бол нэг бодохгүй шууд хийж байгаа. Анзаархаач байц. Автопайлот гэдэг байхгүй. Хүний тархич ер нь бол тэр чиний тархичийг хөвчлэн чамайг ажилахгүйгээр гэхдээ ингээ амьд байлгах зорилготой саяны ухамсаргүй habit буюу байнга давтаж үлддэг юмнуудыг чинь бий болгоцсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи habit-ын дээр амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр ухамсарт үйлдэл дээр бид нар ухамсарт үйлдэлийн percentage нь ихсэх үед угаасаа хөгжил өөрөө ирэхгүй ирнэ. Тэр percentage одоо 1% муу л байгаа. Хідэн одоо ингээл бид нар өглөө босоод ороо хураах бол ухамсаргүй үйлдэл шүдээ угаах бол ер нь ухамсаргүй хийж байгаа шүү дээ. Тэгж байгаа шүү дээ. Гэтэ
Ер нь яаж угааж байгаа вэ? Яах вэ гэж ухамсартай болох үед тэр 5% дээр ирэхэд miracle гэж байна бүр. Гайхамшиг бий бол. Тэгэхээр нөө нэг бид нар тарихныхаа амар баг юуг ашиглаж амьдардаг гэдэг. Ер нь бол тэгэл автопайлот дээр онгоцоор бол зүгээр өөрөө нисдэгтэй тавиал нисчихэж байгаа байхгүй. Та өөрийгөө тэгвэл одоо ингэж бид нар тэднүүстэй ингэж ухамсарт ханддаг болохын тулд яах хэрэгтэй гэсэн үг. Шүдэ угаажхдаа би ингэ шүдэ мэдрэх ч юм уу. Ер нь яг зүгээр тэр яг зүгээр нэг жишээ болохоос ер нь л яг зөв өөр үйлдэлүүд дээрэл маш сайн тэрийг тунгааж бодож ухамсарт үйлдэл яаж ихсэх вэ гэдэг асуулт байна. Тэгэхээр ухамсаргүй юмнуудаа ингэ болчоод болонгууд цаанаас нэг хоосон цай гарч ирнэ. Одоо жишээлбэл чи утсаа хэдэн цаг оруулдаг? Өдөрт нэг 3-4 цаг. Яг скрин тайм нээлээрээ. Харин тий өдөрт яг гоо зүгээр утсан дээр би ч одоо лаптоп бид нар дээр ингээд ажиллаж байгаа. Лаптоп бид нар чи нийлээ. Тэгвэл нийлвэл 6-7 цаг маг хүрэхээр 8-аас 12 гэж гарсан шүү дээ танаа насныхан. Энэ бол аимшигтэй доохгүй. Наад чинь 4 дээр байвал гууд. Тэгэхээр тэр нэг 6. Гэтэ угаасаа одоо тэр тийм баг боломжгүй юм шүү. Гэтэ манай насны үед тэр смартфон байхгүй чинь тэгээд тийм манай л амжилттай байсан гэж юу. Амьдрч болоод байсан юм. Тийм ээ тий. Тэгэхээр бид нар одоо л утасны хэрэглэл та нарыг хамгийн их алж байгаа. Тэрийг хэрвээ багасгаж чадаад өөр юм оруулж чадвал консорт үйлдэлийг өгжүүлж болно шүү дээ. Одоо л хит завгүй зур утсан дээр байгаа завгүй болоод тэрнээсээ болоод утас хийх их ашиглаад нөгөө мэдээлэл информашн гэж амар их мэдээлэл авч штэ. Тэгээд шүн сайн удаж чадхаа болоод тэгээд тэрнээсээ болоод сэтгэл зүйн өвчлөл бий болоод байгаа байхгүй. Танаа насныхад яг сэтгэл зүйн өвчлөл их болоод байгааг тэрнээс болж байгаа. Яг тэгвэл ямар нэгэн unmet одоо юу гэсэн done action буюу хийгдээгүй үйлдэлөө цуглараад байхаар anxiety буюу сэтгэл гутралын өвчин бий болдог. Өөртөө итгэхгүй итгэлүүд яагаад одоо танаа уух өөртөө итгэхэ болсон гэж тэгэл хизээч биеэрээ гарч юм хийж оролдож үзэхгүй зөвхөн утсан дээрээ мэдээл аваа суугаад байгаа учраас. Тэгэхээр тэгвэл одоо тийгээ болио л да одоо ингээд өөрчлөе. Хийх хүсэлтэй хүмүүс зөндөл байгаа. Одоо ингээд тэнгууд одоо ингээд ялчгүй бүр ингээд донтолтын төвшөнд ч юм уу. Үгүй энэ чинь ингээд чухал штэ. Чин спортер хичээл яаж штэ гээл тэгвэл спортер хичээл. Одоо нааг байхад бодтоо би манай ангийнхан үйл хүмүүст тоглох гээд тоглох тал байхгүй тэгээд үйл цасан дээр гадаа тоглох гэсэн. Чихмэхээ үлдээд. Одоо л Улаанбаатар төвлөмгийн талбай клубүүд бас харьцангуй ихсэн байна. Усан бассейн байна. Сонголтууд бас харьцангуй ариун байгаад байна. Хийх юм харьцангуй жил хэрэгтэй. Хоосон мэдчихэж тэнд очоор чин заалууд дээр очиод үзээрэй. Ер нь хаасан цэцэрлэг төрөлөө мөрөөлөө ингээ яг тэр тоглож байсан хэсэг нь хоос шүү дээ. Хаанагаан тэр хүмүүс өрөөндөө уцтайгаа явчихж байгаа шүү дээ. Үнэн тий? Үнэн. Тий. Тэр уг нь бол спортоор өөрийгөө хөгжүүлж явах үед үе яваад байгаа. Тэгээ найзуудаараа гадуур уулзч явах, уул руу аялах, бөөнөрөө. Энэ юмнуудыг хийх юм бол бид нар хүсүүсийг ухамсартай байдал руу орно. Тэгэхээр нэг бас яг дагаад хөгжиж байгаа утасны хэрэглэнээс болоод бас олон зүйлсүүдийг бүгдэн болоод шүү дээ. Ховлогч болоод шүү дээ. Тэгэхээр тэр бас нэг бодлын бас нэг шалгуурлах те бид нар яг энийг даваад гарч байгаа нь чадаад амжилттай бас ийм асуудал болсон байхгүй. Айсланд ч амар их тархуу болдог заяа. Тэгээд бас Монгол шиг амар хүүтэн тэгээд нэг өсвөр насны хүүхдүүд хийх юм байхгүй. Тэгээ юу болсон бэ гэхээр өсвөр насны хүүхдүүдийн архитект бүр гаарсан байхгүй. Хүүхдүүд хийх юм байхгүй. Уулзаал архитектик ерөөсөн. Хийх гадуур гарч мараад боломжгүй. Тэгээд засгийн газрын өсвөр насны хүүхдүүд ер нь архитектаас болоод нөгөө осол мосол гаргаад тэгэхээр нь ер нь хүүхдүүдийг бүгднгийн хөл бөмбөгт оруулъя гэдэг хөл бөмбөгийн талбай багч шүү дээ. Амар их барьсан юм. Одоо тэгээд дэлхийн аварт орсон шүү дээ. FIFA дээр. Айсланд ч амар дэвгэр өртөө. А тийм үү? Гэсэн мөртлөө баг 3-4 сая үүтэй. Тэгэхээр бид нар бас хийх өөр ингээл олон юмнууд байгаа тань те бид нар ингээл өөрчлөгдөхийн тулд яг уу e-спорт байж болох юм. Манай чинь e-спорт яг спорт болгож байгаа юм чи чинь. Харин тэгээд e-спорт залхахад хэцүү бахаа. Яг тэр чинь шал өөр хуваараар тасралтгүй тоглоод байхаараа сайжирдаг биш. Яг зөв цаг өмаагүй тэгж яриа. Коуч энэ төр ихтэй байна. Спорт ч бас яг зөв спортоор сайн явах үйл яг коуч буюу тэр дасгалжуулагч багш амар хэрэгтэй.
Би ус спортоор хичээлдэг гэсэхгүй багтаа. Тэгээ би эхний 1 жил нөгөө нэг зүгээр багш нар дээр яваад нэг амжилт гаргахгүй. Тэгээд 2 дахь жилээс манай туул гэж багш ирээд гэртээ амар хатуу байсан л да. Шууд зохиж мөхөд оройтож ирж мөрөж зогсчихдаг. Тэгтээ би бол амар сурсан. Тэгээд би улсын аврагт орчихсон. 2-т орчихсон шүү. Яха тэр шийтгэх одоо те ингээл улсын аврагт орсон гэж чинь одоо нэг ер нь тэгхээ болцсон шүү дээ хүүхдүүд ингээл тэр нь буруу гэд. Та тэрэн дээр ер нь яг ямар бодлоо санал шийтгэх ёстой гэж буруу байвал хатуу байх хэрэгтэй. Бас тэрнээс болоод ч юм уу зөвлөл би өстө трама авч нэг ийм травматай би тэгдэггүй гээл тийм ээ. Надад бас ер нь тэгээс. Трама уртлаа амар юмнуудаас надад бас болж исэн. Чи трама байсан юм байна шүү тэгээд эргүүлж бодсон. Тэрнээс тийм мэдрэмж авсан байсан юм байна шүү гэдэг байдлаар. Тэгвэл одоо ингээ Монголын технологийн том компаниудтай болоход бид нар ер нь хэр ойрхон бэ? Монгол байхгүй болохоор хоол. Гэтэ одоо хүний нөөцийг AI-ууд сайн өгөхөөр магадгүй нэг. Гэтэ одоо unicorn компаниуд ч амар жижигхэн баг магаараа шууд 30-аад хүнтэй байгаад байна. Монголд 30 хүн хэцүү гэж юу? Монголд 30 хүнтэй технологийн компани хэд вэ гэж асуудаг. Гарын 10 хүрэхгүй шүү дээ. Одтой зөвхөн 30 хүнтэй технологийн компани хэд вэ гэж бодлоо. Би бас тэгмэд бас яг нэг компаниас олон хүнтэй чи зөвхөн технологи дээр ажиллаж байгаа 30 хүн гэсэн юу байгаа юм бол гэдэг гэж бас байна. Тэгэхээр амар цөөхөн компани болчихдог. Том компаниуд дээр ч гэсэн ер нь нэг 10-аад хүн 5 хүн. Тэгээд чи тоолоход UBCAP нэг байгаа. UBCAP нэг л хүн ажил. Биш UBCAP нэг 30-аад хүнтэй тийм технологи дээр 30-аад хүнтэй байгаа. Ингээд тоолж болохоор яг тэд нар тэгээд амжилттай яваад ингээд та нар өдөртөө ашиглаж байгаа тийм. Тэгээд хитгэн л компани үлддэг байхгүй. Тэр чинь тэгээд яг ингээд зорилжлээ. Монгол одоо бид нар бас ийм яг нөгөө үедтэйгээ одоо ингээд адилхан том компаниг байгуулахын тулд бид нар яг түүнтэй адилхан юм хийх хэрэгтэй мүү эсвэл илүү тэр том салбаруудыг бид нар оруулж ирэх хэрэгтэй мүү өөрсдөө чивэр магадлал юм байгаа тоххой магадлал гэж бодъё тий. За 1000 компаниас нэг л unicorn болдог гэж бодъё л тий. Тэгвэл 30 ширхэг үнэтэй тий. Тийм 1000 технологийн компани байгаа. Нэг нь л Монголд 1000 хот нэг нь л яг unicorn гэж бодлоо. Тэгэхээр бидний нөө нэг ялч тоо багаагаад болохоор тийшээ яг орж байгаа хувийн ч гэсэн ингээл багсаал. Тийм магадлалаар яваа. Тэгэхээр бид нар асар олоолаа болохын тулд асар олоолаа болох хэрэгтэй байна. Олоолаа тийшээ явах хэрэгтэй. Тэгэхээр бас чадвартай олоолаа болох хэрэгтэй. Тэгэхээр танаа үеийнхэн дээр амар боломж гарч ирээд байгаа байхгүй. Бид нар бас амар олоолаа гадаг болохоор одоо дараагийн 4-5 жилийн хугацаанд шүү дээ тий. Ажлын байран дээр та нар бараг 300-аас 400 мянган хүүхэд нийлүүлэх гэдэг. Зэрэг орж ирэх. Зэрэг. Одоо 700 мянга дээр ч юм байна шүү дээ тий. Тэр 300-400 мянган хүнийг нэм хэрэгд болох. Бараг тал хувийн 50% ч болохоор амар болох юм тий. Тэгэхээр чи Монголын эдийн засаг бүр ингээд хүний нөөц нь айгүй гол. Тэгээ хэрэгцээ өөр ингээд. Би бүр лаг байж ивэл бүр айгүй гол. За маш их баярлалаа. Тэгээ ер нь баг цаг шахав ярьчлаа, нэг цагийн турш яриаллаа. Тэгээ зөндөө олон. Би яг илүү технологийн тухай компани гэдээ ярих байх гэж бодож байсан. Гэхдээ бас тийм юмны тухай биш, яг нэг хүний хүүхдүүдийн тухай бидэрт байгаа асуудлын нэг юм арай өөр гой сонирхолтой зүйлийн тухай ярьслаа. Тэгээд урилга хүлээж авч оролцсонд маш их баярлалаа. Бага Монголд ах хэдхэн хоногийнхаас цагаас би зориулсанд маш их баярлалаа. Тэгээд тань сүүлийн хэлэх үг байна одоо хүүхдүүд. Сүүлийн хэлж. Эсвэл авах болно. Яг хурж оролцуулсан баярлалаа. Тэгээд ажлын амжилт хүсье. Хийж байгаа үйл нь бас шүүл дэлгэрэх болтугай. За тэгээд подкастаа дуустал нь үтсэн хүүхдүүдтэй маш их баярлалаа. Тэгээд баяр таа.